Надад хамаатай мод тарих чаленж маань үргэлжилсээр байна. Энэ удаа бид бүхэн улсын их хурлын гишүүн, улсын их хурлын дэд дарга Улган Туяагийн дуудсан улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэт энэхүү зулцган ногоон гацуур модоо хүргэж өгөхөөр явж байна. Сайн байна уу та? Таны ажил өндөр. За манай надад хамаатай чаленжийн хүрээнд Улган Туяа улсын хурлын гишүүн, улсын хурлын дэд дарга маань таныг дуудсан байгаа. Би улсын хурлын гишүүн Бат Эрдэнэт дуудаж байна. Хуучин байгаль орчны сайд, адилхан бас модон таартай байгаль орчны хамгааллыг гэсэн үйл санаатай одоо сайдаар ажиллаж исэн бас хүн Бат Эрдэнэт гишүүнийг чаленжтай дуудаж байна. Чаленжийн маань бяцхан дөрөв. Таач хамаагүй тарж болно. Хизээч хамаагүй. Хамгийн гол нь та тэр зураг аваад тэгээ өөрийнхөө цахим хуудсандаа байршуулад ойн газрыг таак хийх юм. За энэ дээр маш олон үзэгчд маань бас тариас үлгэр дуурайл аваад бас энэ мод тарих энэ сайхан юунд оролцохаа гэж бид одоо бодож байгаа юм. Тэгээд энэ манай бэлэг тэмдэг бас юм гоё. Бэл ивэн. За дээрээс нь хацуур модны суулгац байна. За тэгээд юм тариас одоо энэ чаленжид та одоо хэнийг дуудъя гэж бодож байна. За юуны дөрөнд надад хамаатай гэдэг челленж явуучих штэ. Надад хамаатай тэр бомод үндэсний хөтөлбөрийн энэ челленжийг өнүүлж яваад баяртай байна. Хоёрдугаарт бид би одоо байгаль орчин ажилуулсан сайдаар ажиллаж байхдаа мод болгоноос хөлөмжийн ялгаралтай холбоотой карбон зах зээл рүү оруулах тооцоолыг гаргаж хуулийг одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт яамаас өргөн барихаар явагдаж байгаа. Гойд бол нэлээд их тавьсан. Нөгөө талдаа бидний бас явуулж байгаа ажил бол хоцор газрын ногоон байгууламжтай холбоотой асуудлыг бид хөндөж байгаа. Тэгэхээр би челленжид улсын хурлын гишүүн Лувсан Жамцыг дуудъя гэж бодож байна. Учир нь бол Лувсан Жамц гишүүн маань бас энэ хот байгуулалтын асуудал, хот төлөвлөлтийн асуудал дээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Бид нар амьдран суугаа орчноо өөрсдөө бас ногоон байгууламжтай болох ажлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ногоон хотод бид нар амьдрах ёстой. Тэгвэл тоосчлтгүй, бохирдлгүй хотыг бид нар бүтээж чаднаа. Тийм учраас улсын хурлын гишүүн ялангуяа хот байгуулалтаар ажиллаж байгаа манай хуулийн төслүүдээр ажиллаж байгаа Лувсан Жамц гишүүнийг дуудъя. За маш сайхан санал байна. Тэгээд миний яг асуучихсан асуултыг та өөрөө хариулчихлаа. Байгаль орчны сайд байсан хүний хувьд бас манай энэ үзэгчдэд тийм ээ. Энэ мод тарж ургуулгын ач холбогдлыг ер нь маш энгийнээр тайлбарлаа. Тэгээд сайхан урайлал тийм ээ. Бид нар өнөөдөр харшлын асуудлыг их хөндөж байна. Тоос шороотой холбоотой асуудал, бохирдолтой холбоотой асуудлуудыг их хөндөж байгаа. Гэхдээ иргэн болгон маань яг энэ надад хамаатай буюу танаас хамааралтайгаар таны харшил өөрөө идэгнэ. Танаас хамааралтайгаар энэ орчны тоос бохирдол өөрөө байхгүй болно. Танаас хамааралтай таны амьдрах орчин тодорхойлогдно. Тийм учраас бүх асуудал бусдаас хамааралтай гэхээс илүүтэй надад хамаатай юм шүү гэдэг энэ уриалгын хүрээнд бүгдээрээ орчин тойрондоо мод тарцгаая гэж уриалж байна. За маш их баярлалаа. Үнэхээр сайхан уриалга байна. Тэгээд таны энэ сайхан зулцган ногоон гацуурч гэсэн сүндэрлэн сайхан өндөр ургаад тэгээд олон хүмүүс маань бас үлгэр дуурайл авч ном ногоон ирээдүг хамтдаа бүтээцгээе гэж уриалъя. Баярлалаа танд. За. Let's do it.